За энэ ногоон торны цаанаас ингээ хойноос 5-7 гашуун сухатай нөмөр зам ирж байгаа. Өнгөрсөн жил ерөнхий сайд эцэлэн тохирлоо гэд тохирсон энэ цэг маань бол энэ хятадын тал одоо энэ дарагдж байна. Энд ирсэн байна энэ овгор. Тэгээд энэ газар нь бол юм хөвгий хотгор дуу ингэж яваад тэгээд хятадын талдаа тэр овгор дээр очиж нийлэх ёстой. Тэгэхээр хятад талаасаа 25 м юм өндөр далан байгуулсан. Одоо ингээ харах юм бол биер нь 2 рельс байгаа. Зам, төмөр зам ирсэн. Тэр. Яг тэр ингээ харах юм бол 2 рельс байгаа. Дахиад явна юм байна. За ингээд хятад тал элийн цаана, торны цаана бол ингээд 25 м өндөртэй далантай байна. За энэ болохоор яах вэ гэхээр манай талаас яг энтэй адилхан одоо энэ хоосон байгаа талбай дээр хотгор дээр өндөрлөж ирж далантай явж байгаад ингээд энэ хооронд гүүрэн байгууламж яваад тэр дээр очиж нэлэх ёстой. Тэгээ энэ гүүрэн байгууламж нь газрын гадарга нь Монгол талдаа арай өндөр, урт талдаа бага. Энэ хооронд ийм бүтээн байгуулалт хэрэгтэй. Тэр нь бас чамгүй их барилгын ажил өгдөг ихтэй. Тэгээд 2 жил болох болов гэсэн юм хэлэлт байгаа юм байна. За тэгээд энэ хурдан энэ төмөр замыг холбох шаардлага байгаа. Энэ төмөр замыг холбосноор тэр гашуун сухатай цагаан хадан дээр улаанаар сайхтар тоос хүмүүсийн нерв барсан осол аваар гардаг. Энэ тээвэр маань арай зэгцтэй болно. Зарим нь ихэнх нь бол төмөр замаар юу явандаа нүүрс тээвэрлэгдэх байх. Тэгээд хажуугаар нь бас тодорхой хэмжээний ажил төмөр замаар явах хаа.